Өндрмөө. Эрүүл мэндийн хувьд бол тогтмол усыг яг уух ёстой хэмжээгээр нуудаг. Хоолоо идэхдээ байнга калори шалгадаг болсон. Сүүлийн үед тасгал сургалтыг байнга хийж байгаа. Тэгтээ 7 хоногт 2-3 удаа. Гадаад очсон ч, ажиллаар явсан ч, аяллаар явсан ч тодорхой хэмжээгээр доотлон 30 минутын хугацаанд тасгалаа хийдэг. Дадалтай болсон. За энэ бол ингээд хөвшөөд ирэхээр өөрөө цаанасаа нэхэд идэм билээ. Тэг хийхгүй л бол ингээд өдөр нь унжаагаад ч юм уу би нэг юм дутуу хийсэн ч юм шиг юм уу бүр ингээд нэг юм бараг л тал хувцсгүй явж байгаа юм шиг ч юм уу нэг юм сонин юм юу төрөд идэг. Хүмүүсээр хов ярахаар нэг юм бол тэгээд би тэр үндэстэ үнэхээр дурггүй. Тэгэхээр ингээд нөгөө өөрийнхөө дадлаас хассан юмнууд гэх юм бол тийм илүү дутуу юм амар тийм хэрэггүй юмд цагаа өрхөө болсон гэх юм уу. Би хүнтэй ингээд уулзах юм бол би ингээд гоё зүйлийн тухай ярихыг хүсдэг. Яг тэгвэл надтай ингээд найзуудтайгаа уулзаад сууж байгаа цаг хугацаа гэдэг бол ингээд надад бол бүр юм үнэхээр ховорхон тохиолдол болчиход байгаа. Нэг дадал байсан. Тэрнийгээ би бол бүр үнэхээр бүр хайсан. Тэрний дэ үзэгчд юу гэдгийг нь өөртөө ойлгоно гэж. Миний хувьд болохоор би бол тогтмол орлогогүй. Орлоготой үедээ жоохон их хэмжээгээр ингээд хадгаламжтай хийгээд байхыг боддог байсан. Одоо болохоор надад тэр нь илүү бас хэцүү юм шиг заримдаа ингээд нөгөө энэ удаатай яах вэ гэх ч юм уу те. Тэгэл зээл рүүгээ хийх мэх гэж бас асуудлууд байна шүү дээ те. Тэгээ бодоод исэн чинь тогтмол хийх хэрэгтэй юм бэл. Гэхдээ их хэмжээгээр биш те. Өөрийнхөө орлогын бүр нэлээд бага хувийг тэгжээж ингээд сар болгон тогтмол хоримтлол үүсгээд яваад ах юм бол тэр нь хөөрхөн ингээл нэмэгдээл байгаад байдаг. Тэгээд хамгийн гол нь өөрөө ингээд санд хийх гэдэг бол энэ олон ажлын нэг ачаалал яаж байгаа бол надад бас хүнд. Тэгээ бас ингээд тэрнээс харамлаад бас ингээд за энэ утаатай яах вэ гэх ингээд шаардлага гардаг тий. Тэгэхээр тогтмол юм нөгөө данснасаа татуулчихдаг. Тэр нь аюу аав. Одоо тэгээд битээр айгүй хөөрхөн залуудаа хормын эсний дараа тэр чинь айгүй баталгаажсан байгаа шүү дээ. Битээр чи одоо ингээд насан туршдаа амьдрах нь тодорхой боллоо гэснийхээ дараа битээр ингээд хөөрхөн байсан байгаа байхгүй юу? За хоёлаа эхлээд юутай болох вүлээ? Тэгээ эхлээд яах вүлээ гэд ингээд ярилцаад тэгээ битээр эхний ээлжинд битээр байраа 2 өрөө болох хэрэгтэй байсан. Тэгээ битээр ингээд хоёлаа ингээд уусаа цалин нэг дор ажилладаг болохоор цалин нэг өдөр бууна. Тэгээ хоёлаа хөтөлцөж алгаад ойрхон банк руу ороод тэр чинь одооных шиг ингээд нөгөө энэ тэнд очиж шилжүүлнэ гэж байхгүй штэ. Бэлэнээр цалингаа аваад тэгээд нөгөө цалингааг хөргөн ингээд төрөвчөндөө хийж явж байгаад банк руугаа ороод дэвтэр дээрээ бичүүлээд мөнгөө ингээд одоо бид тэр хадгаламжийн дэвтэр байдаг. Гүү хөөхөө ингээд сар болгоо ингээд хоёлаа ингээд мөнгө хийгээд тэгтээ минийх рүү хийдэг гэсэн юм баха. Минийх рүү тэгэл бичүүлэл гээл тэрнийхээ ингээд өсөж байгааг харах гоё. Тэгэл хөөхөн штэ тэр чинь ингээд 1 сая, 2 сая, 3 сая, 4 сая гэж хоёр талаас хоримтлуулж байгаа юм чинь. Тэгээ бид тэр анхныхаа 2 өрөө байрыг авчихсан. Яг хоёр талаас адилхан мөнгөө хийж агаад. Тэгээд дараа нь машин авчихсан. Тэр нь тэгтээ надад гэж хоёлаа мөнгө нийлүүлж агаад. Гэх мэтчлэн битэрд бол хоримтлын юм гой түүхүүд байгаа. Хоримтлалтай байхын хамгийн том 3 тал гэх юм бол нэгдүгээрт мэдээж гинтийн өвчин зовлон аюул осол. Хоёрдугаар гэх юм бол бас одоо ингээд нөгөө хорим найр их хийдэг хүмүүстэй аз жаргалтай уюудтай ба. Гуравдугаар гэх юм бол үр хүүхдүүдтэй. Миний охин одоо нэг уралдаанд шалгараад гадаадад илтгэл тавих боллоо гэхэд охиныхаа бүх юмыг гоё шийдээ, дээрэс нь ингээд өгөх боломжтой гэдэг ч юм. Ингээд хоримтлал гэдэг угаасаа хувь хүн айл гэр бүл бол бүхэнд байх хэрэгтэй. За голомт банкны хадгаламжтай аялал аян. За энэ бол бүр гоё. Яагаад гоё гэж. Өнгөрсөн удаагийн аян болохоор Диснейлендэд явуулж исэн. За ямар шаардлага хангах вэ гэхээр шинээр хадгаламжны хадгаламжтай орлого хийх, хадгаламжныхаа хугацааг сунгуулах бүрт суглаанд оролцох эрх авч исэн. За тэгвэл энэ удаагийн 10 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэл яана гэж 10 азтан
Круиз аяллаар аялна. Круиз аяллаар хамгийн гоё бодож олсон байгаа байхгүй. 10 сарын 1-ээс 12 сарын 31 тий. За тэгээ Азтан шалгаруулах хугацаанд эх шинэ оны 25 оны 1 сард Азтнаа шалгаруулаад. Тэгэхээр яг өвлийн хүүтний за одоо тэг нэг цагаан сар гэл зарим хүмүүс чинь аав ээжигээ ачааллаас хөнгөлөхгүйд бас аваа явчихдаг болсон шүү дээ. Тэгэхээр круиз аяллаар гэр бүлээрээ мэдгүй хосоороо ч юм ингээд бүр 10-10 Азтан шалгарах юм байна. Би чинь бараг 8 жилийн өмнө круиз аяллаар аялж байсан. Тэгтээ найзуудынхаа боёнд миний хөрхөө хайртай найзууд өөртөө зохион байгуулаад санаачлаад тэгээд би тэрэнд нөөр оролцоогч би өөр аялахгүй үн шиг явж байгаад тэгэл бүгдээрээ бүх юмаа захиалал ингээд явсан. Тэг би бүр яг тэр хамгийн сүүлийн өдрөө Венецд болсон байхгүй юу. Тэгж буухтаа би бүр найзуудаа ийм гоё юм байсан юм уу гэд ингээд баярлж байсан. Тэг круиз аялал бол угаасаа гоё. Нэг дор олон газар үзчихэн. Тэгээ круиз дээр аялчихна, далаагаар аялчихна. Тэгээл өглөөнд буугаад дахиад өөр газараа буугаад үзэл сонирхол ингээ явна. Одоо сүүлийн үеийн хүмүүсийн хамгийн дуртай аялал болсон байгаа. Тэгээд энэ гоё аяллаа Азтан болох юм байна. За тэгээд амжилт хүсье.